удаг ард түмний өмч гинэ. За сайн байна уу та? Сайн байна. За барьсан уриал лоодсон гоор болоод ухаан удаа авъя. Ерөнхийдөө бас зөв талтаа аль бий байх хэрэгтэй. Одоо Монголын ард түмэн ямар байна доо ерөнхий энэчдөө хат гэж байна. Ерөнхийдөө бас зөв талтаа байх хэрэгтэй гэж одоо яагаад ингэж нэг их ордон дийцэж явж байдгийг монголчууд амьдралдаа ийм цөөхөн ийм онтой ийм улсуудаа ингэж яагаад ингэж ийм нэг сарагч юмшигдах бол ингэж Ухаан удаг нь одоо ер нь одоо энэ орд газар яг хаана байрладаг бас хинд хариалдаг хэний өмчлөлт байгаа мэдэх үү? Гэхдээ би мэдчил байна л да. Би одоо Танаас арх үнэртэж байна л да. Гой ахтай харж тэр юм аахгүй би одоо Харин ухаан удгийг ингээд ерхий сайдар огцруулахгүй байя гэдэг юм. гой ахтай би одоо яг би амьдрал дээр л одоо юм байна. Энэ ерөнхийдөө би огцруулд яах вэ? Би одоо Ерхий сайдар огцруулахгүй. Огцруулахгүй би одоо Яагаад огцруулахгүй гэж бодож байгаа. Одоо юм хийгээл ингээд зүтгэл дээдүүд нь тэр ерөнхий шидэг одоо яг юу шахах юм байгаа бүүмд. Ерхий сайдын хүүхдийн тансаглалыг ер нь юу гэж бодож байна зөв үү? Гэхдээ тэр ч одоо яах вэ? Би ч одоо нэг хэдий одоо би махандаа 50 гарч байна. Тэгэд би хүүхдээ нэг 20 сая төгрөг бас насаараа хаваагаад би өхөл ихтэй. Тийм ээ. Бис энэ Монгол руу бас араа тийм доошоо орчин дараа биш. Тийм ээ. Би одоо полисний өтгөний өгдөг хэрэгтэй шүү дээ. Та ерхий сайд хүүхдтэй өгч байгаа шиг тэр их мөнгийг хүүхдтэй өгч чадах уу? Гой яах вэ? Би доороосоо энэ Монгол руу би миний өгдөө энэ сайхан амьдрч өгдөг полисний өтгөний өгдөг хэрэгтэй. Тэгтээ чадчихна уу? Одоо яах вэ? Би насраа би зүтгэл би ингэж зүтгэж яваад би хүүхдээ бүл би нэг 20 сая төгрөг өгөх ёстой. Тэгтээ өгч чадчихна уу та? Гэхдээ одоо яах вэ? Би одоо чатаа төлөвс хүний амьдрал хүүхдээс муу хэлэхгүй би энэ ерөнхийдөө муу хэлэхгүй бас үгүй яах вэ? 20 сая төгрөг 50 голтой зүгт би хүүхдээ нэг 20 сая төгрөг хорох ёстой би. Тий. Тэгэхээр ер нь одоо жишээлбэл та болоод хүүхдтэй өгөх ёстой хэдий чи одоо ингээд насаараа зүтгэсэн чадахгүй байна гэж харж байна. Ерөнхий сайд болоод ингээд хүүхэд нь өчнөө 100 сая төгрөгөөр тоологдох энэ их тансаглалыг та хараад ер нь юу гэж бодож байна? Та докторлохгүй гэж үзэж байна шүү дээ. Гэхдээ би докторлохгүй одоо миний Монгол орн байна. Бас тэр хүн бол одоо намтаргуу шилжүүлэн шүү дээ тий. Гэхдээ нэг хэдэн сая төгрөгийн таленттай тэр хүн бас одоо төрийн 3 өндөрлөг бас нэг хэдэн төгрөг бас хөндлөж ёстой тийм ээ. Би тэгээ байр хоос явах ёсгүй шүү дээ тийм ээ. Бас хэдэн хүүхдтэй би бас нэг насран төсөн би бас нэг 20 төр бас би нэг хурах ёстой тийм ээ. Зөв биз дээ тэр чин Гэхдээ хоосон явахгүй шүү дээ тийм ээ. Би бол та ингээд яаж ч би нэг гойтой хүүхдээ нэг хөл зал хунааны бас мөнгө бэлдэх ёстой шүү дээ тийм ээ. Гойтой чачлам би одоо гар хүлэнгээр ажил хөдөлмөр явж л байна. Юу л явж л байна тийм ээ. За баярлалаа танд. Тийм би автом